Үнэрлэх үртэй болсон ижид харамлах зовлон хамт ирсэн. Харуй бүрийгээс харамлахдаа харах халзан туулай болгон нууж, ханиаж бүлэрхээс харамлахдаа халууныг нь биедээ шингээж, үлгийтэй надад амиа тавьсаар үлзийтэй ижи өөрийгөө мартсан. Ижи минь. Хүн болгонд ижийнхээ тухай ярина гэдэг нь хамгийн эрхэм нандин зүйл байдаг. Миний ижи ихтэй сургууль төгсөөгүй ч би ижигээ уншаад дуусашгүй ухааны их ундраг номтой цэвэрлэдэг. Учир нь миний ижи хүү наддаа бүхнээ зориулах дуусашгүй их хайр ухаан ундарч байдаг. Энэ хорвоод ижидээ мөнхийн хүүхэд насаараа нялхрах шиг сайхан зүйл үгүй. Ижидээ үнсүүлчээд явхад энэ амьдрал цаанаа нэг л баясалтай, аз жаргалаар дүүрэн, ажил үйлс хүртэл бүтэмжтэй байдаг. Ижи бурхан зүгээр л дэргэд байхад энэ орчлонд би дүүрэн жаргалтай байдгийг. Ээж. Наавга хүн гэдэг чи одоо энэ дэр бүрөстэй.
15 настай охин 200 гаруй километр замыг туулахдаа захидал дуудаж өгсөн худалч хүнээс болж наас цааш явах болсондоо шарн хөдлөж бичиг үсэгт тайлахдахын хүслэн болжээ. Тэрээр 47 онд сумын төвд бичиг үсгийн дугуйланд орж сайн сурсан тул тэндээ багшаар үлдэн суртал ухуулах хийдэг эвлэлийн ажилтан болсон гэдэг. Бичиг үсэггүй байхын зовлонг өөрийн биеэр мэдэрсэн учраас хожим хүүхдүүдээ заавал эрдэм номтой хүн болгоно хэмээн уйггүй зүтгэсний хүчээр бараг л бүгдийн ихтэйд сургуулийг төгсгөжээ. Манай эч бас их наргаанч, их шооч. Бидний ч бол хөөрхөн одоо үгээр зодно штэ. Одоо ер нь саваагаар барьж байгаа зодож ирсэн түүх их цөөхөн. Ер нь тэгэл ээж бол их бас өгдөө цөөхөнтэй. Нэг хэлэхтэй бол жинтэй мундаг юм хэлнэ. За ээж бол бас өглөөд байхгүй. Тэгсэн мөртлөө одоо хэлэхтэй их хөөрхөн дүрслээд юм уу эсвэл шоколад эдэр одоо хилждэг. Тэгээ ээжийг нэг одоо хэлэхт нь би энийг бичиж авсан юм. Ингэж байна. Сахалт хоёр минь савдаж л явна да гэж ах битэрийг хэлж байгаа юм. Лаваагаар ах мажгаар төө илүү төжгөр хоёр гэрэл дунд явна да. Энэ манай хоёр нэг ихэр шахуу хоёр дүүгээд сквадрал цагаа тэрийг хэлж аш байна. Тожгор мажгар хоёр тунч яруу явлаа ажилдаа. Тонтор түнтгэр хоёр тунч залхуу байна да ухаарнд үздэй. Сээвэр сээтгэр хоёр дэндүү хөнгөндүү байна да. Дөрвөлжин гонцгой хоёр тэргүүн байранд явна да. Өөлж болдоггүй өндөш 6 бэртэй өргөн нарийн нараа өөрч гисэн амьдрах ухаанаараа өөр мэц өөрийн ухаанаараа амьдрч л явна да. Би гэдэг хүн ингэж нүдэндээ харж сэтгэлдээ залбирч явах юм да. Би 3 хүргэнтэй. Том хүргэн хал үзэж хашир сууж яваа болов. Дараачийн 2 хүргэн маань ижилхэн ч гэмээр ихэрч гэмээр 2 сайхан залуу би. 3 охин маань ч яах вэ? Том охин маань томоотой л нэг сайхан их хүн байгаа. Дунд охин маань аж талаараа амьдарч байгаа их хүн би. Бага охин маань яах вэ? Аяыг нь дагаж заяа төөргөөр амьдарч байгаа их хүн би. Энэ хэдийг ингэж өмнө хойноос нь харж өхөөрд нь суугаа минь энэ ээж ин гэж. Этими губами светло. Шантхан хамрын юмсуу. За баярлалаа хөөе. Бас баярлалаа.
Сайга чанчсан хүлээ ичимэн. Цаашаа харан халууныг үзэж байна. Гудлаа тайлан эргэхэн зуурхан ичимэн. Гурилтай шүл барьчихсан зогсож байна. Миний буурал ич. Ажилд явхад үнэрлэн ичимэн. Албаа гүйцэтгээд баясан хөөр хэмнэ. Үрдээ хүний жаргалыг эдлэх ичимэн. Үнний уужим хорвоо насаар шагнана. Сүүтэй бурхан сайхан ичимэн. Сүлд хиймэртэй харагдана яамай та. Өнөөдөр сайхан өдөр шүү. Яста сайхан. Нарийгээд. Гоё. Аргагүй өрн цаг ирж байна да тийм ээ. Сайхан. Ирж яваа цаг гэдэг ч одоо юм сайхан байна. Ээж одоо ном их уншиж гоё ном хийж байна уу? Яста чадлага хэмжээ мэдэх юм ал мэддэг юм ал одоо бүгдийн бодож уншиж явах юм да. Манай тоо одоо хэд урч байна ээж? Мэдхгүй одоо тэр хэмжээ хязгаар байхгүй. Миний ч одоо би одоо баруун гараас ирсэн надад күндээр салмагж байхгүй. Өчигсөн нэг өглөө үзэх хэзээ нэг мөнгөн цагтаа дандаа уншиж яхан чи.
Энэ одоо шарга сумдар очоод авсан одоо аав трактор ирж байсан, мотороо сойж байсан. Нөгөө малажхан машин дистанс гээд яг ээж нөгөө чон яадаг үеийн чи зурганы. Тий.
Энэ одоо бидний аав бие муудаад тэгээ аав л өөрөө бас бодож авахулсан байх. Энэ өнгөт зураг байсан. Энэ зураг авахс бидний хамгийн сүүлчийн зураг. Тэгэл аав энэ сошь нэг удаагүй өрхий. Ингээл одоо аруулаа байгаа зураг нь энэ байна да. Тэгээ миний хамгийн багдууд нэлээд эртүүд болцсон. Ижи хүн бол энгийн нэг эмэгтэй биш. Ижи хүн бол авралын бурхан, бүх юмны үүсгэл. Ээжийн таны юу ч энэ би хүн хадгалсан байгаа шүү дээ энэ. Нөгөө шинэ бүтээл оновчтой санал хийгээ та нэг бензин дотор ус хийснийг илрүүлдэг
тийм юм хийсэн юм байна шүү дээ. Тий. Тэгээ тэр тухайга та нэг яриад. Манай бол гарын уртаа мужаан хийдэг. Мод чулуугаар хэмхийнэ. Тэгээ гэр орныхоо бүх хэмээг л одоо аавар хийждэг. Тэгээ энэ бол аягны ширээ. Тэгээ бид нар ч нэг олуулаа юм шиг ингээл цаа хоол идэх чинь аягыг дүүртэл ингэж аяг тавьж байгаа л тэгэл бүгдэд нь хуваагаал хийн штэ тий. Тэгээ энэ хоёр талаас энэ юутай юм. Энэ дотор ингээд аяга сүлд нэгээд ингээ хаачна. Болжмор шиг ингээ суугаал хоол идэн. Тэгээ би бол ард эхлээд ингээ хоосоо ингээ игнүүлээ тавьчих шүү дээ дор торно. Тэгэл ингээ одоо бодоход нөгөө эд хоолыг ингээ хуваарж хийж исэн юм байл да. Тэгээ бид нар чинь ингээ сууж байгаад ингээ тэр бол ингээ сайхан сууж шүү дээ. Хоол бүх аяг нь ингээ хоол цай дүүргэлээ тэгээ аваад идчихээд одоо бүгдээрээ нөгөө аяга угаана өрстөө. Тэгээ буцаагаад энэ лүгээ хийчихнэ. Ерөөсөө тэнд ямар ч одоо төв байхгүй. Тэгээ сүүлдээ бол одоо дүүнэр сургууль соёлд ороод ирэхээр бол энэ ширээн дээр одоо хичээл хийн. Энэ ширээн дээр хичээл хийн. Тэгэл одоо нэг дор одоо хичээл хийх боломжгүй шүү дээ. Энэ жоохон ширээн юм шин. Тэгээд нэг нэгээрээ ээлжлээд хичээл хийн. Тэгээд дараалтаа хамгийн бага нь хамгийн түрүүнд хийн. Тэгээд би ч одоо тэгээд хамгийн том нь байсан учраас нөгөө хэдийгээр хичээл дуусны дараа бүр шөн одоо энэ дээр ширээн маань тэр үед л олдсон шүү дээ надад. Тэгдэг байсан. Тийм байхаа ичээ. Ээж маань энэ ширээнд их дуртай. Намайг оюутан болох үед бол бид нар жоохон дэвшиж байна л да, зэрэг дэвшээд энэ ээж одоо ойдлын машин.
Энэ хөл машин ээж бол бас одоо энэ Монгол төрлөгийн хамаг хоцсыг л одоо бас хүүхдүүдийнхээ өөрсдийнхөө бүгдийн энэ манай ээж тэр уран өнөр гэж хүн байсан. Маш мундаг уран ээж бас тэр нь авьяаснаас боломжлсон. Тэгээд тэр хөл машиныг одоо хураачаад тэр тавсан тэр одоо хичээлээ их олон шүлэг бичсэн, их олон одоо оюутан цаг бол миний оюутан цаг бол ерөөсөө энэ ээжийн хөл машины инженерийн дээр л өнгөрсөн. Тэгээд 80-аад он гараад ирсэн чинь одоо бавуударж бид нар нөгөө одоо энэ юуны бүтээлэг байна штэ. Тэрүүгээр бид нар чинь нөгөө өмд ойдог байлаа штэ. Бид нар чинь энэгээр чинь өмд ойно. Тэгээд нэг тэр чинь тарфэцгээ өргөн өмд хийн. Тэгээд нэг хэсэг нэг тарфэц хийж өмсдөг модонд орж тэгж байлаа штэ. Тий.
Ижи минь. Манай аав ээж хоёр одоо 10 хүүхдэд дөрүүлж өсгсөн юм хүмүүс тэрүүний төлөөлөл нь одоо энд сууж байна.
70 хэдийн гурал гэж байдаг байсан. 70 хэдийн гурал чинь гэртээ авчрал тэгэл борцог хийн. Нэг шудагаар чи шид хондог байсан юм би нэг 10 хэд зурга 7 хонцдаг байсан баха. Тэгээд том юун дотор цагаан төмпөн дотор дүүрэн хийгээл давшин тэгэл бид нар чинь хоосолж өгөн шүү дээ. Солон баатсан байна.
Hangi rurga havalısa içimin adı dairesi içi açtım bu umudu horoz hihri içime Momon tavlar şurgısın